Кино манай гол дүр Нийл цагдаагийн дарга маяг хамтрагч Жон хоёрын хамт галзуурсан нохойн талаар дуудлага хүлээн аваад хэргийн газар дээр ирж байгаагаар эхэлдэг. Ингээд тэднийг нохойны үүрэнд дөхөж ирэхэд өнөөх нохойч гинэт тэдэн рүү галзуурсан мэт архиран дайрах ба маяг Нийлийг нохойг бууд гэж хичнээн хашгирсан ч Нийлийн анхаарал сарниж паниктах зур нохой гинжнээсээ сулардаг. Уурлаж догширсон нохой майк руу дайран түүнийг хазаж харин Нийлийг яахаа мэдэхгүй балмагдан самгардаж байтал азар Жон нохойг буудан алж майкийг авардаг. Нийл цагдаагийн ажилтнтай холбогдсон Майкад яаралтай түргэн тусламж илгээхийг хүссэн боловч эмнэлгийн бичиг цаастай зуурлагыг хүсээгүй Майк эмнэлгийн тусламж авахаас татгалзсан. Дараа нь Жон нохойны цогцыг зохицуулахаар тэндээ үлдэж Майк Нийл хоёр цагдаагийн газар руу түрүүлээд буцдаг. Майк замдаа Нийлд ямар хэцүү байгааг ойлгож байна гэж хэлээд сэтгэл санаагаа өөр зүйлд хандуулахын тулд амралтанд явахыг зөвлөдөг. Ингээд Майкийг шархаа цэвэрлүүлж байтал Майкийн охин Оливия Жонын хамт цагдаагийн газар дээр ирнэ. Оливия аавынхаа шархыг хараад маш их санаа зовж эмнэлэг явъя гэсэн боловч Майк вакцин тариулчихсан учраас халдвар авахгүйгээд нэг их тоодоггүй. Үүний дараа Оливия Нийлтэй ярилцаж түүнд хүүгийнх нь цагийг буцааж өгөх бөгөөд Нийл энэ цагийг хүүдээ төрсөн өдрөөр нь бэлэглэж байжээ. Ингээд тэдний ярианаас Нийлийн хүү Бен амьд өгсөн нь мэдэгдэхгүй сургаггүй алга болсон нь тодорхой болох бөгөөд Нийл хүүгээ нас барсан байж магадгүй гэж бодож байсан ч Оливия өөр бодолтой байдаг. Удалгүй Жон Нийлийг гэрт нь хүргэж өгөөд хэрв ямар нэгэн зүйл хэрэг болбол холбогдоорой гэж хэлэх ба Жон Нийлийг агшгээ сандаг учраас аль болох сэтгэл санаагаар өргөх гэж хичээнэ. Ингээд Нийлийг гэртээ ирэхэд хүүгээ алга болсноос хойш сэтгэл санааны гүн хямралд орж нилээдгүй балгах болсон эхнэр Айби нь угтдаг. Нийл Бэнийг хизээч эргэж ирэхгүй гэж бодож байсан бол Айби одоо ч хүүн хаа нэгтээ амьд байж магадгүй гэж горьцсоор байдаг. Маргааш өглөө нь Нийл нойрноосоос ирээд гарбууга болон хайрцаг тамхи аваад гэрийнхээ ойролцоох ойруу салхилахаар явдаг. Тэр нуурын ирэг дээр ирж суугаад хүүдээ өвөөгийнх нь цагийг бэлгэлж байсан дурсамжаа эргэн санана. Ингээд хүүгээ маш их санаж уй гашууд автсан Нийл өөрийгөө буудаж амиа хорлох гэсэн боловч гинэт нэг охин нууранд живэн хашгирч байхыг олж хардаг. Нийлд шуудхан л нуур руу үсрэн орж охиныг эреглүү татаж гаргасан боловч нүүр нь аимшигтай болсон охин гинэт яг л зомби шиг түүн рүү дайрдаг. Нийл зомби охинтой тэмцэлдэж түүнийг өөрөөсөө холдуулаад бууга гаргаж ирэн буудах гэсэн боловч буун сумгүй байж таарна. Энэ зур зомби түүн рүү дахин дайрч Нийл ойролцоо байсан чулууг аваад зомби охины толгой руу ахин дахин цохиж алдаг. Гэтэл ойролцоо байсан хоёр зомби түүн рүү ирж яваа харагдахад айс нь Нийлч тэндээс бушуухан зүхтаан гэртээ орж нуугдана. Ямар нэг аимшигтай зүйл болоод байгааг ойлгосон Нийл буундаа сум олж хийх гэсэн боловч сумны хайрцагнууд хоосон байх бөгөөд Айби энэ үед нөхрийнхөө бууны сумнуудыг бүгдийг нь хайчихсан гэдгээ хүлээдэг. Гэтэл гэрт нь нэг зомби нэвтрэн орж ирснээр Нийлч өнөөх зомбитой тэмцэлдэж ваарны хагархаагаар зоож алдаг. Гэсэн ч түүнийг сэхээ авахаас өмнө өөр нэг зомби дахин дайрч Нийл хэсэг тэмцэлцсэний эцэст өнөөх зомбигч бас ална. Ингээд аюул ойрхон байгааг ойлгосон Нийл нойрмог Айбиг машиндаа суулгаад аюулгүй газар руу зүхтаах гэж оролдсон боловч хэсэг яваад л баахан зомбинууд хүмүүс рүү дайрч байхтай таардаг. Үүнийг харсан Нийл жолоогоо эргүүлэн гэрлүүгээ буцах ба тэд гэртээ очиод өөрсдөө хэрэг болох зүйлсийг яаралтай бэлдэж эхэлдэг. Гэтэл Айби хэрэгтэй зүйлсээ бэлтгэхийн оронд хүүгийнхээ талаар ярьж хүүгээ амьд гэдэгт итгэж байгаа тухайгаа хэлснээр Нийл Айби хоёрын хооронд баг зэрэг зөрчил үүссэн ч эцэст нь Айби хүүгийнхээ зүйлсийг авч явахаар болдог. Айбиг юма бэлдэх зур Нийл богино долгионы станцаараа Жонтой холбогдож нуурын ирэг дээр болсон бүх зүйлийн тухай ярих гэж оролдсон ч сүлжээ нь тасарна. Ингээд зөвхөн нуурын ирэг гэдэг үг сонссон Жонч Нийлийг тэнд байгаа гэж бодоод нуурын ирэг рүү явхаар шийддэг. Харин Айби Нийл хоёр хоорондоо эвлэрээд цагдаагийн дарга Майкийн руу хөдөлсөн ч хэсэг яваад машиных нь бензин дуусна. Нийл машина замын хажууд зогсон Айбид хамаг хаалгаа төгжин тэндээ хүлээхийг даалгаад өөрөө явган ойролцоох шатхуун түгээх станц орж бензин авчрахаар явдаг. Ингээд тэр шатхуун түгээгүүр дээр очиод канистерт бензин авч байтал гинэт зомби болсон шатхуун түгээгүүрийн ажилтан гарч ирэн түүн рүү дайрдаг. Нийлч зомби ажилтныг дайрахт нь түүн рүү бензин цацаад асаагаараа асаан зомбиг шатааж алдаг. Харин энэ зуур Жон нуурын ирэг дээр ирээд Нийлийг хайсан боловч оронд нь Нийлийн нуурнаас аварсан охины цогцыг олж хараад маш их цочирдно. Энэ үед Нийл ихнэр дээрээ буцаж ирэн машиндаа бензин хийгээд хамтдаа шатхуун түгээгүүр дээр ирж дэлгүүрээс нь хэрэгтэй зүйлсээ цуглуулна. Харин Жон шууд л Нийлийн гэрт ирэх ба тэр тэдний гэр ундуй сундуй болсныг хараад Нийлтэй холбогдох гэж оролдсон хэдий ч сүлжээ нь орж гараад амжилтгүй болдог. Энэ зуур Нийл Айби хоёр Майкийн гэрлүү хөдлөх бөгөөд тэдний гадаа ирсний дараа Нийл Айбиг машиндаа хүлээж байгээд өөрөө Майкийн руу явж ордог. Эхлээд Майкийн гэрт хинч байхгүй юм шиг харагдсан ч удалгүй Майкийн зомби болсон эхнэр гарч ирэх ба тэр Нийлүү дайран түүнийг яг алдгийн даваан дээр Нийл Майкийн гар бууг аваад Майкийн эхнэрийг буудаж алдаг.
Гэтэл машин дотор байсан Абби Майкийн охин Оливияг байшин руугаа гүйж орохыг хараад араас нь дагах ба зомби болсон Оливия Нийл рүү дайрна. Нийл ч Оливиятай хэсэг тэмцэлсний эцэст түүнийг хүчээр илүүрхэн яг буудаж алах гэж байтал Абби ирээд нөхрөөсөө Оливияг буудахгүй байхыг гуйдаг. Гэнэт байшингийн харанхуй булангаас зомби болсон Майк гарч ирээд Нийлүү дайран түүний хоолойг боож эхлэхэд Нийл ч Аббиг Майкийг бууд гэж хашгирна. Харин Абби яахаа мэдэхгүй эргэлзэж байтал Оливия Аббиг чирэн гадагшаа гүйж гардаг. Нийл энэ зуур Майкийг ойрхон байсан зүйлээр цохин гараас нь мултраад өөрийнх нь буугаар буудаж алдаг. Ингээд тэр гадаа гарч эхнэрээ хайж эхлэх бөгөөд Нийл Аббиг Оливиагаас зүхтааж байгааг харж эхнэрээ зоригжуулан хашгирч байгаад хазгай гიშгэн унахдаа толгоогоо чулуунд цогтөг. Улмаар тэр хүүгийнхээ алга болсон өдрийн талаарх дурсамжийг эргэн санах ба Бен тэдэнтэй маргалдаад гэрээсээ зүхтаахад Нийл хүүгийнхээ араас явж хүүгээ зогсоон ярилцахыг хүссэн боловч Бен гинэт алга болно. Маргааш өглөө нь Нийл ухаан ороод ой дундуур эхнэрээ хайж эхлэх ба тэр зомби болсон цагдаа нартай таарч нэгийг нь бавгааны хавханд өргөтөн оруулдаг. Дараа нь Нийлийг машин дээрээ гүйж ирэхэд Абби тэнд байх ба Нийл удалгүй эхнэр нь ч бас зомби болсныг олж мэднэ. Нийл зомби болсон эхнэрээ хүчээр машиныхаа арын суудалд суулгаад тэндээс хөдлөхөд энэ чимээнээр зомби болсон цагдаанууд машиных нь араас хөөх ба Нийл удалгүй тэднээс мултардаг. Тэр хэсэг явсны эцэст замын хажууд зогсоод станцаараа Жонтой холбогдох гэж оролдох бөгөөд сүлжээн тасалдан Жоны яриа сонсогдохгүй байсан ч Жонилийг Wolf Pass гэдэг газар руу явж байгааг олж сонсно. Ингээд Нийлч Wolf Pass-ын харуулын цамхаг дээр ирэх бөгөөд түүнийг болгоомжтойгоор дээш гарахад зомбины халдвар авсан харуул түүн рүү дайрдаг. Тэр харуулын бөөг булан аваад түүнийг будаж алсныхаа дараа харуулын цамхаг руу орж халдвар судлалын төвд зомбины халдварын талаар мэдээлж эхлэрт нь тусламж хэрэгтэй байгаа талаар хэлсэн боловч удалгүй сүлжээн тасарна. Гэнэт Нийл харуулын ширээн дээр байсан хүүгийнхээ зурагт хуудсыг анзаарч хүүнч бас халдвар аваад алга болчихсон байж болохыг ойлгодог. Дараа нь Нийл тэндээс хөдөлсөн ч удалгүй Жон түүнтэй холбогдсон хаана байгааг нь асууж болж байгаа бүх зүйлийг сайн ойлгож байна гэд Нийлтэй гэрт нь уулзахаар тохиролцдог. Ингээд Нийлийг гэртээ ирэхэд гэрийнх нь гадаа баахан цагдаагийн машин зогсож байх бөгөөд Нийл Аббигийн гарыг хүлээд машинаас гаргадаг. Дараа нь тэр Жоныг дуудан хашгирахад Жонч гэрээс нь гарч ирэх ба харамсалтай нь Жонч бас зомби болж түүнтэй хамт өөр баахан зомби цагдаанууд гарч ирнэ. Гэтэл зомби Жон түүнээс бууга буулга гэж шаардаад Нийлийг буудаж шархтуулдаг. Нийлч шархтан машинаа налж унахдаа толинд өөрийнхөө зомби шиг царайг олж харах бөгөөд ингээд аимшигтай үнэн Нийл болдог. Үнэн хэрэгтээ зомбины халдвар гэж огт байгаагүй бөгөөд Нийл энэ бүх хугацаанд хийм харж бусад хүмүүсийг зомби болгон харж байсан болж таардаг. Тэр төсөөлөл бодит байдлаа андууран гэмгүй хүмүүсийг зомби гэж бодон алсан байх нь тэр. Гэтэл бас нэг зүйл тодорхой болох ба үнэн хэрэгтээ Бенийн алга болсон өдөр Нийл хүүгийнхээ араас явж Бенийг явуулахгүй гэж цүнхнээс нь зууралдах үед Бен санамсаргүй хөл алдан хавцлын ирмэр унаж амиа алдсан болж таарна. Нийл өөрийнхөө хүүг үхэл хүргэсэн энэ гашуун үнэнтэй эвлэрч чадалгүй сэтгцийн өвчтөй болж улмаар хийм харах болсон байжээ. Бүх зүйл ойлгомжтой болсон хэдий ч Нийл үнэнтэй нүүр тулж чадалгүй одоо хүртэл Аббиг зомбины халдвар авсан гэж итгэн түүнийг буудахаар буугаа далайдаг. Гэсэн ч Жон энэ үед амжиж Нийлийг буудан алснаар кино төгснө.